За өдрийн мэнд хүргэе. Тэгэд ер нь нийтийн удирдах албан тушаалтныг томилохдоо нээлттэй өрсөлдөөнд зарчмаар сонгон шалгаруулалтаа хийчмээр байгаа юм. Тэгэд нээлттэй өрсөлдөөнд ийм сонгон шалгаруулалтыг зарлахаар одоо мерит зарчмаараа явж байгаа хүмүүс нь дотроосоо нэрээ дэвшүүлж болно. Аль эсвэл гаднаас ур чадвар сайтай хүмүүс ч гэсэн нэрээ эрхтгийгш одоо оруулаад тэгээд өрсөлдөх боломж нь нэгтчих ийм байгаа юм л та. Тэгээ одоо үүсэж байгаа асуудал нь болохоор наран цогт одоо Монгол анхны ерөнхийлөгч маань нэг хүний нэрийг шууд ингээд ганцаарангаар нь оруулаад ирэхээр энэ нь өөрөө хаалттай томилгоо болчиход байгаа үндсэн асуудал нь. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргахад эн чинь өөрөө хаалттай өрөөнд яваад байгаа учраас залуучууд маань өрсөлдөх боломж олдсонгүй штэ гэдэл бухимдал үүсэж байгаа юм л та. Тэгэхээр ер нь Монгол улсад хинж одоо ямар ч албан тушаал томилогдож болно. Тэр нь өөрөө өрсөлдөөнөөрөө ороод сонгон шалгаруулалтанд ороод явчихж байгаа болохоор бид нэр субъектив байдлаар хандах биш, яг бодит байдлаар ур чадварууд дээр нь фокуслаад явах боломжийн л нэгэд өгчих юм бол хин хинэ нэр дэвшиж байгаа хүнийгээ хардас ирдээд ах хэрэггүй. Эсвэл тэр томилгоо хийж байгаа хүмүүсээ ч гэсэн хардас ирдээд байхгүйгээр энэ томилгоо маш зөв хийгдээд явах ийм боломж байгаа юм л та. Ер нь ингээд маш олон удаа давтагдаад байгаа учраас бид нар ер нь энэ томилгоо хийхдээ нэг хүний нэрийг хаалттайгаар оруулж ирэхээ болоод ердөөсөө л нээлттэй сонгон шалгаруулалт дандаа зарлцдаг байл та. Хүсэж байгаа хүмүүсүүд нь нэрээ дэвшүүлээд өрсөлдөөд үзэг тэн дундаасаа сайн хүн гараад ирэх. Ингээд явчих юм бол хаанаа юм хардл сэрдэлтгүй зөв томилгоонууд хийгдэх боломжтой. Нөгөө талдаа бүх хүнд боломжийг нээсэн эргэтгэж нэг ийм арчилсан Монгол улсын зарчмаар явмаар юм шиг харагдаад байгаа. Тэгэд наран цагт ерөнхийлөгчөөс асуумаар байна. Дараагийн томилгоонууд дээр та нээлттэй сонгон шалгаруулалтаар ингээд томилгоонуудаа зарлаад тэгээд дотроо одоо жишээ нь нээлттэй байдлаар өрсөлдөөн үүсгэх боломж бий юу? Тэр тал дээр нь та анхаарч ажиллаж чадах уу гэж асууя. За урд нь ч бол ерөөсөө ямар нөгөө нэр дэвшигчийн сонсгол, томилгооны сонсгол явуулдаггүй, сонсгол дээр санал хураадаггүй, байнга ороод санал хураадаггүй шууд л их хурлаар орж ирдэг байсан. Харин ч одоос нэлээд том дэвшил гарцсан байгаа. Наран цогт ерөнхийлөгч нэмээд хариулъя. За цэнгүүн гишүүний асуултанд хариулъя. Таны энэ ярьж байгаа үндсэн зарчимтай бол би 100% санал нэг байна уу? Ер нь энэ сонгон шалгаруулалтыг бол бид нар нээлттэй ил тод сонгон шалгаруулалтын зарчмыг ер нь нэвшүүлэх нь зөв байгаа. Тийм учраас Монгол банкн дээр одоо доод техникийн ажилтан доод түвшнүүдэд бол одоо шинээр ингээд томилгоо хийхэд бол сонгон шалгаруулалт хийгээд явж байгаа. Бид нар сонгон шалгаруулалтыг зарлаад эхний одоо жишээлбэл бид нар сонгон шалгаруулалтыг үр дүн гарсан. Үнэхээр бас чадaltaй залуучууд орж ирж илээ. Эндээс бид нар бол томилгоо хийгээд явна. За яг сая их хурлын дараагч энэ дэд ерөнхийлөгч ингээд тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгооны хувьд бол яг ингээд хуульчлагдсан. Ерөнхий заалттай ингээд хуулийнхаа хүрээнд би эрх мэдлийнхээ хүрээнд оруулж За гүйцгээд хариулъя. Дөрөвдүгээр микрофон. Тэгээ бас танд нэг зүйлийг зүгээр бас ойлгох үүднээс ер нь энэ ерөнхийлөгч тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд бол техникийн ажилтан гэхээсээ арай илүү стратегийн чиг баримтлалыг барьж ажиллах төвшний ийм албан тушаал юм байгаа. Тийм учраас энэ дээр бол нөгөө зөвхөн юу гэдгийг техникийн мэдлэг боловсролын үнэлгээгээр одоо сонгон шалгаруулалт явуулах нь бол бас яг бүрэн дүүрэн нийцгүй гэдэг асуудал байна. Ер нь би түрүүний ярьжсэн Төв банкны засаглалыг сайжруулах тухай Төв банкны хуулийн шинжилсэн найруулгаар зайлшгүй хөндөх асуудлуудын нэг бол энэ мөн. Тийм учраас Төв банк одоо тооцтой болох ёстой дэд ерөнхийлөгч юмнуудынх нь яг үндсэн шаардлагуудыг юу баах вэ? Энийг бас тодорхой хэмжээтэй